Хашир 3. Амьтдын хурлаар дэлхийд хамгийн хашир болгоомжтой амьтан хэн болохыг тодруулахаар болжээ. Юун түрэнд үнэг босож "Хүү шахтуу нар минь би газар төмөрөх үе дээ" гэд намс гүйдэг юм шүү дээ гэв. Гэтэл тэндээс шар шувуу босож "Би одод унаад толгой хагалчих үе дээ" гэд хад асханд нуугдаж явдаг даа гэлээ. Хэрэм зүтгэсээр олны өмнө гарч "Та хоёрыг ч гайгүй. Би бол үргэлж дайснаа харах" гэж модон давирдаг юм шүү дээ гэв. Ийм амьтад өөр өөрийн хашир зам болгоомжтой үйлдэлээ хэлэлцээд ертөнцийн 3 хашир амьтныг тодруулжээ. Тэд бол тогруу, голио, сарсан багвахай 3. Ингээд бүгд ээлжээр шалгарсан шалтгаанаа тоочлоо. Тогроо: намайг чанга гшигвал газар дэлхий цөмөрч олон амьтад доош унах үе гэж би өрөөсөн хөл дээрээ зогсдог гэв. Голио харин: би усан галав юулж үерт амьтан нэг гинтэж автахыг сүйтгэх үе гэж өндөр хадан дээр гардаг билээ гэжээ. Сарсан багвахай гэтэл тэнгэрт нурж амьтдыг сүйтлэх үе гэж өдөр шөнөгүй өндрөөсөө уруугаа харж дүүжлэгдэгч тэнгэрийг аждаг даа гэсээр тэд ертөнцийн хамгийн хашир амьтад болжээ.